За гэмтэл согос судлалын үндэсний төвийн яралтай тусламжийн тасгаар жилд 150 мянга гаруй хүн ирж үйлчлүүлдэг. Үүнээс бол 1.3% нь бол гар, хуруу, мөн хөл, мөчтийн тасарсан гэмтэлтэй хүмүүс ирж үйлчлүүлдэг. Ахуй нөхцөлд юм уу, ажил дээр үйлдвэрлэлийн ослын улмаас гар, хуруу, хөлөө бол тасалдаг. Нэг тасарсан хэсгээ, эрхтнийхээ хэсгийг бол зөв тээвэрлж авчрах нь бол их нэг шаардлагатай байдаг. За энэ зөв тээвэрлж авчрахад нэгдүгээрт бол халдварлалт, хоёрдугаарт хадгалж авчирсан хугацаа, мөн хадгалж авчирсан температур зэрэг зүйлүүд бол тухайн эрхтний эргүүлэн залгагдсан эрхтний нөхөн сэрхэхэд их чухал ач холбогдолтой байдаг. За ингэж тээвэрлж авчрахтаа бол нэгдүгээрт бол тасарсан эрхтнийг бол ариун цэвэр самбаанд боломжтой бол 0.9 натраар норгосон самбаанд ороогоод полиэтилений уутанд хийгээд дараа нь бол полиэтилений уутанд хийсэн эрхтнээ бол тасарсан эрхтнээ мөстөө савнд, мөстөө уутанд юм уу эмнэлгийн яралтай түргэн тусламжийн эмчнэр болон эмчнэр эмнэлгийн хүмүүс байх юм бол айс бокс хадгалж авчрах ёстой байдаг. Ер нь бол хадгалах орчны температур нь нэмэх 2-оос нэмэх 6 градустай байх ёстой. Тухайн шарх үүссэн хэсэгтээ бол цус тогтоох зорилгоор зузаан самбаагаар даралттай боолт хийх ёстой. Мөн тасарсан хэсгээс дээшээ нэг ястай газар чангалууртай боолт тавих шаардлагатай байдаг. Цус тогтцсон тохиолдолд бол чангалууртай боолтоос бол бас татгалзах хэрэгтэй. Тухайн мөчийг дээш нь өргөж сойх, гар гэмтэлтэй байх юм бол гарны сойлт гурвал жалжуураар юм уу гарын доорх материалаар бол сойлт хийх хэрэгтэй байдаг. За ер нь бол эмнэлгүүдэд анхны 1-р шатлалын эмнэлгүүдэд буюу анхны тусламж үзүүлэхдээ болж өгвөл цахилгаанаар түлж цус тогтоохгүй байх, халдвараас сэргийлж ариун орчинд ариун уусмлаар угаа цэвэрлэх, аль болох ойдол тавихаас бол татгалзах хэрэгтэй. Тасарсан эд эрхтнийг зөв тээвэрлж эрх аргачлалыг эмнэлгийн ажилчид болон иргэд мэдснээр бол гэмтгсний дахир дутуу болох хөдөлмөрийн чадвар алдах, эд эрхтний гоо сайхны алдалтыг хувийг бууруулахад бол тодорхой хөв нэмэр оруулах ач холбогдолтой байдаг.